байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр та бүхэндээ Metaverse гэж яг юу юм бэ? Технологийн энэ хөгжлийг дагаад ямар боломжууд нэгдэж болох вэ гэдэг тухай за мэдээлэл хүргэнэ. За энэ мэдээлэл нь бол зөвхөн хувь хүний судалгаан дээр зөвөрлөж одоо боловсруулсан анхан шатны мэдлэг олох зорилготой мэдээлэл гэж ойлгож байна. Тэгэхээр нөгөө онлайн түвшний юм бол нэг байхгүй. Ер нь зүгээр за яг Metaverse гэж яг юу юм бэ? Үндсэн ойлголт нь юу юм бэ? За магадгүй ямар боломжууд бий болох юм бэ? Бид нар эндээс юуг нь илүү урьдчилж мэдэх шаардлагатай вэ гэдэг тухай тавчхан хүргэнэ гэсэн. За Metaverse гэхээр хүмүүс миний ажигласнаар сүүлийн үед маш олон хүн Metaverse-ийн одоо юу гэдэг лээ нөгөө хоолдрууд те маш олон хоолдрууд Metaverse руу ер нь орж ийн, институтууд орж ийн, их сонирхож байна. Ер нь дэлхийн энэ дижитал орчинд илүү сонирхдаг, магадгүй Ethereum, Bitcoin-ыг илүү сонирхдаг, за магадгүй cryptocurrency-г илүү сонирхдаг хүмүүс маань эсвэргээр одоо Metaverse-ийг бас илүү харж явах шиг байна. Тэгэхээр энэ дижитал орон зайд хүмүүстэй хамт байх боломжтой виртуал орчинг Metaverse гэж нэрлэж байгаа. За Metaverse-ийн онцлог шин чанар бол та үнэхээр өөр хүнтэй эсвэл өөр газар байгаа гэдгээ мэдрэх явдал гинэ. Тэгэхээр бид нар яах юм гэхээр гэртээ байжгаад найзтайгаа яг уулзсан юм шигээр, найзтайгаа яг уулзж байгаа юм шигээр виртуал орчинд тэр уулзалтыг зохион байгуулж болох нь, хамт суугаад кофе ууж болох нь тий. Энэ боломжуудыг бидэнд олгоно гэсэн үг. За Metaverse-ийн хувьд home хэсэг гэж байгаа мөлий. За тухайн home хэсэг дээр бол тухайн хэрэглэгч үндсэн нүүр хувцас бөгөөд за найзаа урих, бусдад үзэл бодлоо илэрхийлэх боломжтой. За энэхүү функц нь олон одоо тооны хувьд хязгаартай гэж байгаа. Тэгэхээр бид нар одоо ингээ Facebook дээрээ нэг найзаагаа мессеж нэгээл доор нь комментоор би энтэйгээ харьцдаг тийм ээ. Тэр байдал маань өөрөө арай илүү боттой, арай илүү одоо юу гэмдэ яг л нөгөө амьд юм шиг те би энтэйгээ контактлж ингэж би болно гэсэн үг. Мэдээж тооны хувьд хязгаартай учраас энэ функцийг ашиглахад бол бага хэмжээний цөөхөн одоо гишүүдтэй уулзалтууд мэдээж зохион байгуулагдах баг. За дараагийн нэгэн бидэнд бас хэрэгтэй функц бол Metaverse дээр хэрвээ та World-ийг ашиглах юм бол альва тоглолт, шоу арга хэмжээ, дижитал хэлбэрээр зохион байгуулж, за орон зайн хязгааргүйгээр оролцох боломжийг нээх. За тэгээ энэ л хараа тооны хувьд өмнөх одоо хүмцсийн бодвол арай нөгөө их гэж ойлгож байна тооны хувьд. Тэгэхээр бид нар хэрвээ та Монголд байж байгаад Солонгос, Япон гэдэг ч юм уу эсвэл Америкийн аль нэгэн тоглолтуудыг, ивентүүдийг те яг л тэр одоо орчинд нь байгаа юм шигээр яг тэр дуучных нь хажууд байгаа юм шигээр мэдэрч Metaverse орчиндөө тухайн одоо зохион байгуулагдж байгаа тоглолтод оролцох боломжтой гэсэн. Тэгэхээр чи нөгөө нэг тоглолт зохион байгуулахын тулд заавал ивент хоолуудыг ингээд түрээслэх эсвэл стадионуудыг түрээслэх хэрэггүй болоод илүү нөгөө зардал маань бас хэмэгдэнэ. За тэгээд дараагийн нэг функцнээс надад их таалагдсан. Тэрний юу гэхээр ялангуяа ажил олгогчтой аж ахуй нэгж бол хүмүүс маань түрээс их төлдөг. За магадгүй сургалт явуулахад ч юм уу түрээс бол сар болгон төлдөг. За энэ зардал маань өөрөө хэмнэгдээд та хэрвээ аж ахуй нэгжийн үйл ажиллагаа явуулдаг болвол онлайнаар Metaverse дээр өөрийнхөө аж ахуй нэгжийн офисыг тогтжуулж, бий болгож, хөгжүүлснээрээ одоо ажилтнтайгаа Metaverse орчиндөө яг л тухайн ажилтан чинь ажил дээрээ байгаа юм шигээр энэхүү ажлаа явуулах боломжинд бүрднэ гэсэн. Энэ бол надад асар их айгу гоё санагдаад байна. Нэгдүгээр түрээс хэмнэгдэн, үйл ажиллагааны зардал бас хэмнэгдээ явчихна. Хүн болгон бас гэрээсээ ингээд ажиллаад явчих. Энэ бүх юм чинь бас хөөрхөн хэмнэгдээд явчихна. Тэгэхээр энэ зүйл ингээд цаашаа хэмнэгдээд бид нэр ингээд төсөөлөд бодох юм бол энэний хөгжлөө дагаад дижитал хөрөнгө бий болгож за өөр хоорондоо арилжаалах боломжтой болно гэдэг нь бас ихтэйжгүй байгаа гэсэн. За магадгүй одоо та офисоо тогтжуулахдаа нэг юм одоо бид нэр физикал ертөнцөөс нэг одоо ус цэцлагч худалдаж авдаг ч юм янз бүрийн зүйл магадгүй одоо худалдаж авдаг байсан бол тийм Metaverse дээр бас өрөөгөө догчуулахдаа сандал ширээж гэдэг юм уу тий харагдах байдлаасаа тэр зүйлүүдэд бас тодорхой төвшөнд худалдаж авах арилжаанд
оролцох. За магадгүй өшөө том зүйл дээр ярих юм бол одоо энэ тентгийн газрыг те бие биенээсээ худалдаж авах энэ процедур явагдаад энэ салбар чинь өөрөө яг энэ физикал орчинд бид нар газар худалдаж аваад бие биентэйгээ арилжаанаа хийгээд амьдарч байгаа шиг дижитал орчиндөө хүртэл энэ байдал нь ингээд өргөжөөд тэлээд явна гэсэн. Тэгэхээр би саяхан нэг чита худалдаж аваад нэг зүйл судалчаад тэ тэр бол зүгээр миний л юу шүү за. Тэгээд тэр болохоор яасан гэхээр нэг чита шиг юм одоо тоглоом гэсэн үг. Тэгээд чита шиг юм худалдаж аваад за тухайн читаагаараа би лаунданд ингээд нэг газар авч байгаа хгүй надад газар өгч байгаа. Тэгээ би тухайн үедээ энэ одоо надад ямар хэрэгтэй газар юм болоо гэж бодоод худалдаж авсан ирнэ энэ одоо шаал хэрэггүй ямар ч хэрэгтэй ингэж тоохгүйсэн. Тэгээ саяхан ингээ метаверсийн тухай нэг 2-3 сарын өмнөөс нэлээд ингээд сонсогдоол те юу юм болоо гэж сонирхоод койнуудын сонирхоод ингээд явж байхдаа тэр үед одоо миний худалдаж авсан тэр Нью-Йоркд ч гэдэг юм уу газар тэр юмнууд чинь одоо энэ метаверс орчин метаверс дижитал энэ орчин чи өөрөө хөгжөөд ирэхин цагт үн цэнтэй болоод би бас үнэтэй одоо тэ байдлаар энийг арилжаалж өөр хин нэгэнд худалдаж ийм одоо санхүүгийн их усүрийг босгож болох юм байна гэдэг тэр ойлголт бол төрсөн. Тэгээ анх ингээд зүгээр нэг одоо тоглоал чита аваад тэ тэргээр Америкт та тим юм авлаа гэт надад амар сонин хийсэр юм шиг те санагдчихсэн. Тэгээ явандаа энэ метаверсийг ингээд сонсоод метаверсийг судлаад ирэхээр ийм байж болох юм байна. Магадгүй одоо эргээд энэ зүйл чинь илүү хөгжөөд ирэхээр хэн одоо энэ дижитал хөрөнгийг илүү одоо цуглуулж чадсан нь илүү үн цэнтэйгээр бас тухайн хөрөнгөө борлуулах боломж нь илүү өргөн үрэлтэй байх юм байна гэдэг тэр ойлголтууд бол нэлээд харагдсан. Тэгэхээр та бүхэн метаверсийн платформуудыг за метаверстэй холбоотой койнуудыг бас нэлээд сайн судлаарай. Юм чин ингээд яг байдгаараа байгаа л байхгүй. Явандаа хөгжин шинжлэгдэн дараагийн одоо үеуд бол гарч ирнэ. Тэгэхээр бидний энэ судлаад байдаг cryptocurrency гэдэг энэ орон зайгийн дараагийн тэр одоо дижитал тэг зүйл рүү бас нэлээд койнууд нь гарч байгаа шүү. Тэгээ та бүхэн тэр метаверсийн платформын ард нь одоо тийм метаверсийн платформ байгаа. Тэр койнуудыг одоо бас харьцангуй нэг $5-10 байгаа дээр нь худалдаж аваад тийм бас хоодл хийвэл их зүгээр юм байна гэж бодоод миний хувьд бол за нэлээд 2-3 койныг бол хадгалж байгаа. Тэгээ та бүхэн бас судлаарай тий. Coin market cap дээр хүртэл байгаа метаверстэй холбоотой төсөл ямар төслийн ямар койны гэд мэдээлэлүүд бол байгаа. Тэгэхээр та бүхэн энэ одоо метаверс гэдэг энэ шинэ ухагтгуун шинэ технологийн хөгжлийг магадгүй одоо нэвч мэдэхгүй ч гэсэн одоо тийм үндсэн суурь ойлголтыг нь мэдрээд төсөөлөд ийм нэг баримжаатай ийм юм ер нь явах гээд байгаа юм байна. Эндээс би бас хоцрохгүйгээр койнуудыг нь аваад тэ урьдчилж хямдхан байгаа дээр нь аваад хөрөнгө оруулалт хийж болох юм байна гэдэг тэр зүйлүүдийг бас өөрсдийнх хэмжээнд сайн судлаад шийдвэр гаргаарай. За заавал одоо метаверстэй холбоотой койн худалдаж аав гэж байгаа зүйл биш. Ер нь бидний сонирхоод байгаа дижитал виртуал гэдэг байгаа энэ ертөнц маань дараагийн шинэ одоо ийм метаверс гэдэг технологийн хөгжил бий болж байгаа юм байна шүү. Энэ нь ийм утгатай байна гэдэг үнцэн ойлголтыг өгөхийг зорьсон. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Та бүхэн сайхан амраарай. Баярлалаа.